За энэ удаагийн наан синхрон хичээлийн маань сэдэв орчин үеийн хот төлөвлөлтийн нэгдсэн стандарт гэсэн сэдвийн хүрээнд бэлтгэлээ. За олон улсын хотууд манараа хот байгуулалтаа үндсэн 5 тулгуур ийм зарчмыг баримтдаг. Үүнд нэгдүгээр инженерийн дэд бүтэц, хоёрдугаарт зам тээвэр, гуравдугаарт нь нийгмийн хөгжиж, дөрөвдүгээрт нь байгаль орчин, тавдугаарт нь эдийн засаг аюулгүй байдал гэсэн эдгээр 5 нь болохоор олон улсын хот байгуулалтын үндсэн 5 тулгуур болдог байна. Инженерийн дэд бүтцэд маань өөрөө хотын бол гол амин суц байдаг. За үүний шалтгаан нь болохоор үерийн хамгаалалт, усны хангамж, за тэгээд эдгээрийн их усүрийг дулаан болоод эрчим хүчний их усүрийг хүмүүст хүртээмжтэй байдлаар хэрхэн шийдвэрлэх гэдэг нь болохоор энэ инженерийн дэд бүтцийн асуудал шалгууртаа ордог байна. За хоёрдугаарт нь болохоор зам тээвэр. Тэр мэдээж хотод гэдэг маань хүн амын суурьшил бүхий бүс нутаг байдаг. За тэгвэл энэ суурьшил бүхий бүс нутагт байгаа амьдарч байгаа хүмүүсийг төгжрөлгүйгээр цаг хугацаа хэмнэж нэг газараас нөгөө газар руу очихын тулд тээврийн олон төрлүүдийг ашиглах нь бас гол чухал ач холбогдлыг үзүүлдэг байна. За гуравдугаарт нь болохоор нийгмийн дэд бүтэц. Тэгэхээр энэ маань өөрөө тухайн бүс нутагт амьдарч оршин сууж байгаа хүмүүсийг гэр болоод ажил хоёрыг хайцсангуу хурдан хугацаанд нэг нь нөгөөдөө очих юм боломжийг бол хангадаг байна. Ийм учраас тэр нэг тодорхой бүс нутагт эрүүл мэнд, үйлчилгээ, боловсролын байгууллагуудыг бол цогцоор шийдчих нь бол чухал байдаг байна. За дөрөвдүгээрт нь экологи буюу ногоон байгуулалт. Тэгэхээр тухайн бүс нутагт нийт газар нутгийн талбайн 30-аас дээш хувь нь болохоор ногоон байгууламжууд цэцэрлэг хүрээлэнтэй байх ёстой гэсэн энэ стандартыг бол тавьдаг байна. Ингэснээр энэ нь өөрөө орчныг орчны асуудлыг шийдвэрлэхээс гадна хөрс агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бага болгох гэж тогтоом барьдаг. За дээр нь нарны уур амьсгалын дулаалтай холбоотойгоор үүсч байгаа хит дулаалт тэр бас холбоотой үүссэн зүйлийг бол хамгаалах бас нэг ийм шалгуур болж өгдөг байна. За тэгээд эдийн засаг буюу аюулгүй орчин. Тэгэхээр хот гэдэг маань өөрөө зүгээр нэг тухайн хүмүүсийг амьдрах нөхцөл болцоог хангаж байгаа зүйл бол биш байна. Эсвэл аюулгүй орчинд амьдарч амрах сурч боловсрох гэдэг бүх хэрэгцээг бүрэн хангасан ийм байж энэ маань өөрөө эдийн засгийн хувьд дээр нь аюулгүй байдлыг бол бүрэн хангадаг байна. Тэгэхээр дүүргүүд бүс нутгууд маань өөрөө тухайн газраа хот төлөвлөх шинээр дахин төлөвлөхдөө эдгээр 5 шалгуурыг бол тулгуур багнаа олгож авч үздэг байна. За ингээд эдгээр шалгуур үзүүлэлтийн жишгийг үзэх юм бол хүн амын нягтрал болохоор нэг га талбайд оногдсон оршин суугчдын тоолд зохистой хэмжээнд байх ёстой. Хэд бол бөөгнөлийг үүсэхгүй байна. За ногоон байгууламж нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 15-аас 20 м2 байдаг. За авц зогсоолын хувьд 1-ээс 1.2 гэсэн зогсоолыг за 3-дугаарт нь авц замын хажуугаар явган замуудыг явган хүнийг саадгүй зорчих нөхцөл болцоог бол бүрэн хангасан байх хэрэгтэй. За ингээд манай магадгүй Улаанбаатар хот маань өөрөө хүн амын төвлөлтөй холбоотойгоор маш иргэдэд ээлгүй ийм хотын тоонд зүйсрэг багтаад байгаа. Тэгвэл энэ Улаанбаатар хотыг ирээдүйд бид нар хүн амдаа ээлтэй ийм хот болох ямар боломж байх вэ гэдэг тал дээр хүүхэд болгоно өөрийнхөө санал санаасыг бол бичээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.